хажуудаа юм тослогтой байх чинь амар гоё юм шүү дээ. Баян ингээд тослогтой юм хийгээл юм идээл Nice. Энэ утан дотор юу хаалаа? Nice. Па заавал юм хувцас яаж байгаа юм шиг юм лоо ярилгтай ирэх хэрэгтэй юм бата. Энийг хэлхэн зөв дараа нь зарчвал яах вэ? Ийм бичлэгэн дээр харуулах зөв юм уу? За сайн мэцэн үзэгчтэй Монголын хамгийн анхны харан бишэлтэй контент тээгч Анка байна. Тэгээд шинэ бичлэгтэй минь тавтаа морил. Тэгээд шинэ орж ирж байгаа үзэгчтэй өөрийгөө танилцуулахад намайг Анка гэдэг 22 настай. Тэгээд харан бишэлтэй юм залуу байна. Тэгээ өнөөдрийн бичлэгээр ямар бичлэг хийх гэж байгаа гэхээр unboxing видео тэр дондаа хятадаас захиалсан Pinduoduo unboxing гэдэг видео байна. Тэгээд ер нь бол энэ сар зөндөөх юм ер нь бол хятадаас захиаллаа өөрөө ч очиж баах юмнууд авлаа. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа гоё unboxing хийгээд ер нь миний юу авсныг хамтдаа харцгаая. Тэгээд би бас яг юу авснаач мартчихж тэгээд эхэлцгээе. Тэгээд лайк дараарай, subscribe хийгээрэй, коммент бичээрэй. Тэгээд окей, эхлүүлье. За одоо бүгдээрээ яг ямар юмнаас нь эхлэхин сайн мэдэхгүй байна. Зүгээр яг гарт тааралцсан эхнээс нь эхэлчихье. Хамгийн их нь энэ байна. Төрсөг юм байна. Төрсөг гэж магадгүй. Окей. Энд нэг юм байна. За MBS л ер нь бол бэлэг авсан байна. Хятадын MBS. Тэ яалтчгаа төрсөг байсан юм аа. Тэг ямар ч тач доор нь үнийг бас бичих байх манай эдитер. За энд нэг юм байна. Энийг тэгтээ задлахтэй. Тэгээд би тэгтээ яг сайн мэдэхгүй нэг юу юм байна. Вау, энэ лажиан тий. Эддэг юм байна. Лажио байна. Тэгээд энийг одоо ер нь манай монголчууд ер нь намайг баг замуудад байхад ер нь баг байхад одоо манай сургуулийн эрхлэгч баг ангийн менежер эдэр орж ирэл ийм мэддэг хүүхдүүд гараад мараад иргэл амар зам самбрын хувьд аваач загнаал тэгснэ энийг бол хятадууд папришкаар идэг мэддэг гэд тэгээд амар айлгадаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг үндэ энийг чинь эрдэнэ шишийн цардуул, будааны цардуул, гурлийн цардуулаар хийдэг. Тэгээд тэр нэг амар сонин юм хурц өнөрнөө идэв штэ тэрэн зүгээр яг хятадын өөрсдийнх нь ашигладаг тэр амттай тос гэж байгаа байхгүй үнэртэй тос ч гэлөө нэг тиймэрхүү юмар хийдэг болохоор ер нь жоохон хурц үнэртэй. Ер нь заавал би нэг зөвлөхгүй гэхдээ хаяад аваад идэхэд амар гоё. Тэгээд бүгдээ нэгээ амсч үзцгээе. Ялцгүй нөгөө шууд өнөр нь ингээл сикийг л үнэртэж байгаа байхгүй. Энэ бүр амар жижиг юм байна. Тэгээд сая манай эдитер маань бусад төрлөд байгаа гинэ. Тэгээд хара юм уу? Зэхэр биш юм уу? Энэ арай өөр үнэртэй юм. Санийхт бүр амар хурц үнэртэйс. Тэгээ яг юм томыг гэхээр яг миний яалч ингээд шүд ингээд юу яагаад байгаа байхгүй. Тэгэхээр шүдний юмч маань үдчихээл уушлаарай. Хажуудаа юм тослогтой байх чинь амар гоё юм шүү дээ. Nice. Баян ингээд тослогтой юм хийгээл юм идээл али халбаг, али ус. За нэг иймэрхүү юм байна. Гэтэ би нэг баг юу гэдгийг мэдчихлээ. Ер нь надтай яг миний Instagram, YouTube, одоо YouTube ч яах вэ? Энэ Facebook гэдэг дээр холбоотой яг миний рилүүдийг үздэг хүн бол яг миний нэг юм мэдэрсэн. Одоо энэ урд бөөрнөх яваад энэ баг одоо ингээд байхгүй. Энд чинь уг нь бол яг ингээд гадаргууд дээр яг эргэлдээд яг бүгднгийн нэг яадаг байхгүй. Энэ нь ингээд ачаар одоо ингээд чилээд яваад байна гэж байхгүй шүү дээ. Одоо энийг нь солих уу яах уу? Тэгээд уг нь л авсан шүү дээ. Юу вэ? Oh my god. Oh my god. Задлж өглөө. Оо. Нарда харагдаж байна уу? Тэгээ энэ дотор бүгдээр юу байгааг нь үзцгээе. За эхнийх нь баригдлаа. Оо. What? Нарда. Энэ болохоор 17 он. Тэгэхээр монголоор 7,000-8,000 төгрөгийн үнэтэй. Энийг хэлхэн зөв дараа нь зарчвал яах вэ? Заргаар бол за ийм хөөрхөн
жижиг юм байна. Ер нь бол яг том овоортой болох тосом амар хүнд ер нь дааттай болоод ирдэг. Тийм болохоор ер нь жижигхэн байсан хамаагүй зүгээр. Та одоо яг энэ хэсгээр нь нөгөө юу ирзэн нордог. Миний яг уртлын хошууны ирзэн нордог. Энэ уртлын бөмбөлгөний ер нь дууг нь ингээ эргүүлэх амар кайфтай шүү дээ. За таяд ингээ харж байгаа миний шинэ таяг улсаас өгдөг таягтай адилхан юм биш үү гэж баригдлаа да. Арай өөр юм шүү. Энд ихтэй 1 2 3 4 5 их гэж штэ. Хим дахиад нөгөө юу нэг энэ бөмбөлг нь арай өөр юм байна бас. Амар хөөрхөн том юм байна. Тэгэд энэ нэлээд удаа илгэдэг. Дууралтнаас арай өөр. Вау. За улааны яг энэ хэсэг яаж орд юм бэ гэхээр одоо яг энэ дээр харагдаж байгаа байхгүй юу? Ингэж ордог гэсэн үг. Тэгээд ингээл. Nice. Вау, энэ бол кайфтай юм байна. Вау. Nice. За миний хамгийн анхны эдэлжсэн таяг маань энд байна. 2025 оны 5 сард авч ирсэн. За тэгээд энэ миний наардаа 2 дахь таяг. Сая ер нь бол нэг 7 хоногийн өмнө 14 хоногийн өмнө авсан таяг. Тэгээд энэний ардаа голыг хараа. Тэгээд илэгдээд ирэхээр ингээд энэ голоороо ингээд цоороод ирчдэг. Манай багш ашиглаж исэн. Тэгээд намайг ингээд миний таяг өвдөрчлээ гэсэн чинь надаа яг илүү байсан яг нэг таяга өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь энэ ерөөс ингэж роллерыг ингээ эргүүлэхгүйгээр дандаа яг нэг чигт нь ингэж явуулсаргаад нэг юм сонин өнцгтэй болцсон юм шиг байгаа. Хятадаас ер нь нэг жоохон хямдхан ч гэсэн жоохон сонин таяг ирэх бах тэр яг өмнөдөө таарсан нэг хөгийн нэг ашиглагдах боломжгүй таяг ирнэ байх гэж ер нь жоохон хүлээлттэй байсан. За яг намайг ярьж байгаа хооронд манай үзүүрийн сэлжлээ манай эдитер. Тэгээд Нарда. Вау. Пүү. Энэ бол галзуу юм байна. Вау. Хуучны ийм амар илүү гарч байгаа. Тэнгүүт л нэг хүн ингээд яг ингээд шүрхэхэд л энэ ингээд яваад өгчдөг байхгүй. Тэнгүүт л одоо шинийн. Вау, энэ амар жижиг. За тэгээд бэлгэний хамгийн сүүлийн юм ууч. Тэгээд хамгийн том юмнуудаа танилцуулах гэж байна. Гэхдээ энийг бол ялчгүй юугаас хятадаас захиалаагүй яг өөрөө явж үзэж харж иж ер нь сонгож иж авсан. Таад миний бичлэгийн доор цэнхэр зүрх сэтгэлээр үлдээгээрээ. Тэгээд лайка дараарай. Тэгээд бүгдээрээ хамгийн гоё мөчөндөө орцгоо. Ийм байна. Memory card. Тэгээд 256-тай memory card авсан. Тэгээд энийг яах гэж авсан бэ гэхээр та гэхдээ хараад нэх ойлгохгүй ч магадгүй шууд задлцгаая. Osmo Mobile 3 гэдэг лөө Pocket 3. Тий. Osmo Pocket 3 эсвэл энэ Osmo Action 6 хоёрыг яг алийг нь авах вэ гэж ингээл бодоод байжгаад тэгээд ер нь бол яг Osmo тэр Pocket 3 нь болохоор юм joystickтэй ингэж механикаар ингэж хөдөлгдөг юм билээ шүү дээ. Тэр нөгөө одоо камера өөрлөгөө ингээ харуулаад эсвэл буцаж ингээ эргүүлдэг юм байна. Тэрийг би вирус ашиглаж чадахгүй. Одоо надаа манай одоо гэрт одоо энэ Osmo Mobile handstick гэдэг үхгүй юу. Тэр нь болохоор бас юм joystickтэй. Тэрийг нь би одоо 2 жилийн турш ашиглах ашиглаж чадахгүй. Тийм болохоор ер нь бол за энэ надад хэрэггүй юм байна. Тэгээд бас манай ойрын ер нь бол найз маань надад зөвлөхөд ер нь тэр Pocket 3-ын дэлгэцэн ер нь жоохон хэврэгдөө надад санагдсан гэд ер нь тэгсэн. Тэгээд тэр камерных нь бас жоохон яг би яг хаана явж байгаа тэгээд нэг юм ингээ шүргээд эсвэл цохих үед дэмэж авах үед тэр нь хугараад ончвол яг үндэ waste ч тий. Тийм болохоор ер нь яг энэ Osmo Action 6-г ер нь сонгосон. Тэгээд авч явахад авсаархан шууд угаасаа ингээ камера одоо энэ юугаа камера ингээд юу хийж байгаа л тэмдэрж байгаа л за би өөрлөгөө харууллаа эсвэл ингэж харууллаа.
Во. Тэгээ 3 батарейтай. Тэгэд эндээ угаасаа энэ нь болохоор өөр дээрээ storage нь 50 ГБ-ийн багтаамжтай. Тэгээд дээрэс нь угаасаа багтаамжиндаа санаа зовхгүй тул 256 ГБ-ийн memory card авсан. Гар байна. Тэгээд энийг яг албан байгууллагаас аваагүй. Ер нь бол дандаа найзаас авсан. Тэгээд ер нь бол юм задлсан байгаа шүү зэ. Задлаагүйсэн бол хамтдаа задлая гэж бодож ирсэн. Найзаас авсан. Танд ямар харагдаж байна? Гоё харагдаж байна уу? Ким шүү. Айким шүү. Энэ нөгөө гарын явлага юм шиг байна тийм үү? Па заавал юм хувцас яаж байгаа юм шиг юм лоо ярилгтай ирэх хэрэгтэй юм бах та. Сонирхолтой байли. Энд нэг юм байна. За энэ нөгөө юу вэ? Цэнэглэгч USB дээр багш байна. Яг жинхэнэ миний одоо ашиглаж байгаа бүтээгдэхүүн. Вау, шинэ юм өнөр. Вау. Энийг одоо хуулах юм байна. Энэ та харагдаж байна уу? Ойлгочлоо. За энэ receiver юм байна. Хүлээ авахч юм байна. За. Тэгээд хоёр талд нь болохоор микнүүдээ хийж байгаа юм байна. Энэ хартай ямар жижиг юм бэ? Энэ ямар жижигхэн болохоор гарнаас бүлтэрч явчихад байгаа юм яах вэ? Энэ хартай за миний хуучны мик, энэ хартай шинэ мик. Энэ хартай ийм жижиг ёо яриачтэй. Энэ юу вэ? Энэ идчихээ. За. Нэг иймэрхүү байна. Вау. Ер нь гэхдээ ингээд зүг явхад ч гэсэн нэг баг хүмүүс мэдэхгүй юм байна штэ. Тэ. Ер нь баг мэддэхгүй юм байна шүү энэ ер нь бол. Тэгээ салхитай үед нь угаасаа энэ үсийн зүгэл явчихад бол nice. Вау, nice. За энтэй тэгээд байнгын одоо хамтарч ажиллана. Тэгээд DJI. Ер нь тэгээд DJI-г би нээх бас үнэлдэггүй маа. Гэтэ тэгээд яалтчгүй тэгээд сүүлийн үед бол ингээд DJI ер нь нэг юм таалагддаг нь болохоор яг ингээд DJI юм авсан бол заавал тэр бүтээгдэхүүн одоо яг тэр нөгөө брэндийнх нь бүтээгдэхүүнүүдийг заавал авахулах гээд байдаг. Одоо жишээ нь гэхээр одоо тийм камера авлаа гэж бодоход заавал тэр брэндийнхаа микийг илүү гэж дэмждэг. Эний одоо энэ Rode-ийн мик ерөөсөө явахгүй байхгүй дэмжихгүй байгаа байхгүй. Тэнгүүт л яалтчгүй юу аргагүйсэн болохоор DJI мик авлаа. Шинэ камер тэгээд энэ шинэ камераар удахгүй гой бичлэгүүдээ хийх болно. Та хэд гоё хүлээгээд байж байгаарай. За шинэ камераараа бичиж байгаа хамгийн анхны бичлэг. Тэгээд ямар байна? Хэр харагдаж байна? Тэгээд бас яг шинэ камер болохоор яг бас тохиргоо идрэн сайн хийж чадахгүй байх шиг байна. Гэхдээ зүгээр. Тэгээд бас нөгөө төрөл бүр дээр нь бас юм тохиргоо хийдэг юм шиг байна. Тэгээд миний шинэ мик одоо та харагдаж байгаа болоо яаж байгаа л мэдэхгүй байна. Гэхдээ ер нь аль шинэ камераараа шинэ миктэй ер нь аль дооны чанар ер нь юмнуудаа та хэдэд харуулах гад хэр одоо юугаа үнэлүүлэх гээд тэгээд бичлэгээ хийж гин. Тэгээд угаасаа манайхан ямар сэтгэлээ угаасаа үлдээхээ мэдж байгаа зү. Тэгээд манайхан бол цэнхэр зүрхээ дардсан шүү дээ. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ уулзлаа. Төр баяртай. Та хэд байгааг бол би үнэхээр гэж бас уянгаа юм хэллэх хэрэг бах тий. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ уулзлаа. Төр баяртай. Бай.